Монгол улсын тусгаар тогтнол өнөөдрийн эрх чөлөөт амгалан тайван ардчилсан улсыг бүтээхэд хувь нэмэр ам бие зориулж оролцож байсан Ахмад үедээ буурлуудтай хүндэтгэн ёсолж байна. За миний бие өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар бригадын генерал хэмээх эрхэм алдартай хүндтэй цолыг хүртлээ. За батлан хамгаалах аюулгүй байдал цэрэг цагдаагийн салбар маань бол эрчүүд хамгаалсан салбар байдаг. За энд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хувь цөөн байдаг хэдий ч сүүлийн хэдэн жил бол манай эмэгтэйчүүд олон улсын даян дэлхийн их тайван аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж инхийг сахиулах ажиллагаанд оролцсноор бол өнөөдөр эмэгтэйчүүдийн манлайлал тэдний тухайн ажил үүрэгтэй гүйцэтгэх үйл ажиллагаа нь бол удирдлагын түвшинд шилжсэн. За энэний нэгэн тод илэрхийлэл болж миний бие өнөөдөр энэхүү хүндтэй цолыг хүртэж байгаа гэж ойлгож байна. Ингээд эмэгтэйчүүд маань сайн хичээж ажиллах юм бол бидэнд өршөө олон зам бий гэж та бүхэндээ хэлэх байна. За энэхүү албанд бол анх 1994 онд нэг цэргийн их сургуульд анхны эмэгтэй сонсогч нэмэх эмэгтэйчүүдийг эсэлж байхад орж байсан. За тэрнээс хойш өнөөдөр 28 дахь жилээ өгтөж байна. За энэ хугацаанд бол мэдээж халах, хөрөх, айх, шантрах зөндөө олон зүйл тохиолдсон байж таараа. Гэхдээ бол хамгийн хүнд хэцүү цаг маань бол 2013 онд Өмнөд Судааны яг иргэний дайны үеэр тухайн газар оронд үүрэг гүйцэтгэж яг Монголынхаа офицеруудыг ахалж үндэсний ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан үе маань одоо яг санагдаж байна. За тэрнээс хойш бол одоо итгэлтэйгээр өөртөө би бол Монгол цэргийн офицер, Монгол улсын төлөө тэр байтугай даян дэлхийн инх тайван аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа одоо Монголын иргэн офицер гэж итгэл дүүрэн сэтгэлдээ авч үлцээ. За миний багын мөрөөдөл бол би эмч болохыг мөрөөддөг байсан. За яг тэр 10 жилээ төгссөн тэр жил цэргийн сургууль төрүүлсэн тийм ээ. Анхны эмэгтэй сонсогч шалгаруулахаар радиогоор зар явж ирсэн. Тэгээ манай ээж маань анх намайг дагуулж цэргийн хүн болгочихсон. Би анх бол дургу орж исэн. Одоо бол дуурлаж явна.